Юун төрөө миний яриад би удаа ярихгүй. Угаасаа өргөдлөө өгнө гэд цахимаар ерөнхий сайдад хандаад асуугаад хүчрэхээ байцсан. Бас албан ёсоор авилгатай тэнцэх газрын дарга дашлага дарагтай уулзах хүсэл тавьсан байгаа юм. Ямар асуудал гэхээр нэгэнт авилгатай тэмцэж байгаа бол засгийн танхимд байгаа сайднараас эхлэеч гэдэг байдлаар ерөнхий сайд зандан шатарт нэлээд хэлсэн. Тэгэхээр Бат цэцэг сайд, инквайр сайд хоёрын баримт материалууд нээлттэй мэдээлэл ил тод байдлын хуулийн дагуу ил байдаг материалтай. Тэгэхээр таагийн санаа зовлтчихгүй. За зүгээр нийтлэг зарим нэг хүмүүс ажиллаж байхдаа олж авсан мэдээлэл. Гүн чи хуулиар ил байдаг мэдээлэл шүү. За товчхон мэдээлэл хийчихье. Инквайр сайдын тухайд сонгон шалгаруулах үедээч, суралцах үедээч, зээл тэглүүлээд дуусгар болсон үедээч бүх алхам шатанда тутамдаа журамж өрчсөн байгаа юм. Би одоо энийг ингээ зүгээр журамж өрчсөн гэж хэлчихэр хүмүүс ойлгодгүй юм байна. Тийм учраас бүр яг баримттай журмын заалттай найдвартай тэнцэх газар өргөдөл бариад хөрөдөрлөө. Анх сонгон шалгаруулсан үед нь буюу инквайр сайдыг 2007 оны Босрлын сайдын 292 дугаар жишээлээр суралцсан байдаг. Энэ суралцах үеийн тушаалынх нь сонгон шалгаруулалтын журамдаар юугээ заасан байдаг вэ гэхээр зарласан мэргэжлэрээ бас бакалаврын боловсролтой байх. 2-оос доошгүй тэр мэргэжлэрээ ажилласан байх. Гэтэл инквайр сайдыг Америкийн нэгдсэн улсад Хойд Виржиниагийн их сургууль бизнесийн удирдлагын мэргэжлэр суралцуулах тушаал гарсан байдаг. Энэ нь анхнаасаа инквайр сайдын намтраас шаарсан хуулийн чиглэлээр сургуульд суралцах боломж байсан. Тэр анхнаасаа сонгон шалгаруулалтыг зөрчсөн байна. Хоёрдугаарт нь суралцах үеийн санхүүжилтийн бол журам дээр ямар журам байсан бэ гэхээр тухайн үед 2001 оны 2 сайдын хамтарсан тушаал байлээ. Тэр тушаалын журмын 2-ын 6 дээр бүр ингэ бичсэн байгаа. Суралцагчаас суралцах үеийн гэрээ сургуулиас ирсэн бичиг баримтыг үндэслээд сургуулийн дансанд нь сургалтын төрийн сангаас хийнэ гэв. Гэтэл инквайр сайдын хувьд за миний бүрэг баталгаатай харж исэн баримтаар 2008 онд 4 сар сургуулиас нь нэг захиа ирсэн байдаг. Энэ хоёр нь энэ сургууль сурдаг нүнэн тэрээр сургалтын төлбөрийн санхүүжилтээ хувийн дансанд авах хүсэлтэй байна гэсэн тэрийг бид зөвшөөрч байна гэж. Тэгээд 4 сарын 16-нд нэг ийм захиа ирээд 4 сарын 25-нд зээлийн сангаас инквайр сайдын хувийн данс руу шилжүүлсэн байдаг. Энэ бол баримттай. Энэ харин тухайн үеийнхаа журам гэрээ хоёрын зөрчсөн байна. Гэрээний 2-ын 6 дарж байгаа, журмын 2-ын 6 дарж байгаа. Сургалтын төрийн сангаас сургуульд нь шилжүүлнэ гэж. Тэгэхээр гүйлгээнийх нь үед 3-т нь төгсөлтийнх нь буюу гэрээний дуусгар болсон үед бол 2018 онд ямар шийдвэр гарсан бэхээр цогцлмаа сайдын 185 дугаар тушаалаар шийдвэр гарсан байдаг. Зээлийн гэрээний үүрэг дуусгар болох тухай гэдэг. Гэтэл энэ гэрээний үүрэг дуусгар болох тухай тушаал чинь мөн инквайр сайдтай зээлийн сан байгуулсан гэрээний 2-ын 7, 4-ийн 1, 1-ийн 3. За мөн дээрэс нь би энэ төрөж аашгүй. Мөн дээрэс нь инквайр сайдыг суралцах үеийн журамдаар ч гэсэн 2-ын 7-д нь байж байгаа. Би өөр одоо авилгатай тэнцэх газар зүгээр асуудал тодруулж өгнө гэхээр өргөдөл журмаа хайгаад болдгоо юм уу шалгаж ихэд удаад байд юм уу гайхаад болох болгон би өөр журамтай хамт өгч байна. Тухайн ямар заалтууд байж байгаа гэхээр гэрээнийх нь 1-ийн 3 дээр инквайр сайдын гэрээний заалт байгаад гайхаад сууж байна одоо. Инквайр хууль зүйн дотоод хэргийн яамд бизнесийн удирдлагаар төгсөж ирээд хууль зүйн дотоод хэргийн яамд ажиллана гэсэн ийм гэрээ байгуулсан. Тэр гэрээний 1-ийн 3 дээр тэг заасан байтал гэрээнийх нь энэ заалтыг хангаагүй. Төгсөөд хууль зүйн дотоод хэргийн яамд нэгдүгээр сурч төгсөөгүй. Тэгэхээр гэрээний үүрэг биелүүлээгүй. Хоёрдугаар төгсөж ирээд хууль зүйн дотоод хэргийн яамд бизнесийн удирдлагын мэргэжлэрээ 5-аас доош жил ажиллах ёстой. Гэтэл инквайр сайдын хувьд 2009-с 11 онд 11-ээс 15 онуудад буюу зээл чөлөөлөгдөх хүртлээр нийгмийн даатгалын ерөнхий газар хамгаалалтын газрын даргаар Монгол Ардын намын Монгол Ардын намын даргын болон бүлгийн даргын зөвлөхийн албан тушаалуудыг хашсан байна. Тэгээд яг зээл чөлөөлүүлэх үедээ буюу 2018 онд хууль зүйн дотоод хэргийн дэс сайдаар ажиллаж байсан. Тэгэхээр эн чинь гэрээ журмын бүх заалтыг анхнаасаа сонгон шалгаруулах үедээч суралцах үедээч зээлийн гэрээгээ тэглүүлж дуусгар болох үедээч албан тушаалаа ашигласан байх магадaltaй байна л гэж үзэж байна. Тэгээд холбогдох саяны журам гэрээнийх нь хавсралтууд мөн дээрээс нь суралцсан болон гэрээний үүрэг дуусгар болсон тушаалуудыг ажлын үеийнх нь намтартай мэдээллийг зээлийн санд хүргүүлж байна. За мөн дээрээс нь Бат цэцэг сайдын хувьд бас Назан Шатар ерөнхий сайдын танхимын сайд
яг адилхан ямар журмын зал зөрчсөн бэхээр энэ хоёр сайдаас ялгаатай нь би дахиад эднийг баримтаар баталгаажуулж өгч байна. Сургалтын үеийн санхүүжилт нь л зөрчилгүй буюу. За ямар журмын заалт зөрчсөн байна гэхээр Батцэг сайд энэ хоёр сайд хоёрт ижилхэн журам үйлчилжсэн 2001 оны. 2001 оны тэр журам дээр заасан заалт нь төрийн албанд 2-оос доош жил ажилласан хүн байх ёстой гэсэн заалт байдаг. Батцэг сайдын намтрыг харахаар ерөөсөө л мөнхийн үсгийн гүйцэтгэх захирлаар 2005 он хүртэл ажилласан. Тэгээ мөнхийн үсгийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа намзынхын шугамар л явсан юм шиг байна. Тушаалыг харахаар 2003 оны 516 дугаар тушаалаар 10 хүний тушаал гараад 2-ны яваг 8 нь явсан байдаг. За тэгээ Батцэг сайд дээр ялгаа юу байна вэ гэхээр нэгдүгээр сонгогч сургалтад бас журам зөрчилжээ. Хоёрдугаарт буцаад 2013 он зээлээ 2013 оны гадамар сайдын тушаалаар зээлээ тэглүүлсэн байна. Ингээд зээл тэглүүлэхдээ бас гэрээний үүрэг журмаа зөрчижээ. Тэгэхээр ямар гэрээний үүрэг заалтууд байна гэхээр мөн хөнс хөдөө аж ахуйн яамны захиалгаар бизнесийн удирдлагын чиглэлээр 2 жил сурч төгсөж тухайн яамд 5 жил ажиллана гэсэн заалтаатай тэр яамны за буруу санааг бол гадаад хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны хэлцсэн байна. Төрөөр хэлцийн даргын үүргийг 2 жил төр орлон гүйцэтгсэн байна. Тэгээд буцаагаад мөнхийн үсгийн удирдах зөвлөлөөр 2015 оны хүртэл ажилласан байна. Мөн яг гэрээ тэглүүлэх үедээ буюу зээл тэглүүлэх үедээ ямар албан тушаал хийсэн гэхээр мөнхийн үсэг нөгөө захиалгат байгуулалт ажиллаагүй. Хоёрдугаарт мөнхийн үсэг компани удирдах зөвлөл, гуравдугаарт Монгол Ардын намын даргын зөвлөхөөр Монгол Ардын намд гадаад харилцан хамтын ажиллагаа хариуцсан хэлцээний даргаар ажилласан. Ингээд төсвийн мөнгө буюу татварлагчийн мөнгөөр эрх мэдэл албан тушаалаа ашиглаад чөлөөлүүлээд байх юм уу? Энэхээр сайд 23 оны 3 сард буюу биднийг 22 оны 10 сараас хойш асуудал хүнсний дараа үндсэн зээлээ төлсөн. Энэ хоёр хүн дээр аль алиндаар нь зээлийн гэрээнийх нь 4-6 даарч байж байгаа. Тухайн журмын явуулт суралцах үеийн журмын 2-6 даарч хүүтийн хамт төлнө. Одоогийн байдлаар энэ хоёр сайд үндсэн $32 зээлийг 23 оны 3 сард төлсөн хүүгийн төлөөгүй. Гэхдээ энэ зөвхөн хүү төлөө төр тохирсон учрал тохирд барагдсан юм биш ээ. Алтан тушаалын хэрэг байна энэ хоёр сайдынх бүр суралцах үеийн сонгон шалгаруулалтанд зээл тэглэлгэнч. Энийг яаралтай ёс зүйн болон эрүүгийн хариуцлага тооцож өгөөч гэдэг хүсэлт гаргаж байна. Батцэг сайдаар мөн ёс зүйн хариуцлага болон иргэн төлөх иргэн зээлийг иргэн хүүтэн иргэн төлөвлөж эрүүгийн хариуцлага тооцоолох хүсэлтийг өгч байна. Аль альных нь намтар дөрөм журам суралцуулах болон гэрээний үүрэг болгосон тушаалуудыг би хэвлэл мэдээлэл ирнэ гэж мэдсэнгүү зүгээр энэ тушаал ил байж байгаа учраас байнга хэвлжээ явж байлаа. Тэгэхээр та гадаад шаардлагатай бол би энэ материалыг өгнө. Ийм хоёр материалыг өгөх гэж өнөөдөр яг хөө цахим дээр бол би нийтлэг илэрхийлэл байсан юм. Ер нь сайд нарын 6 сайдын 1135 хүний 130 тэрбум төгрөгийн зээл тэгэлцсэн байгаа. Энэ зээлийг хүчингүй болгохоор би өргөдлийг 23 оны 6 сард гаргасан одоо 2 жил болох гэж байдаг үр дүн байдаггүй гэдэг. Энэ талаар даштаа дарахтаа уулзах хүсэлтийг албан ёсоор 3 сарын эхэнд гаргацсан байгаа. Тэгээ цаг өгөхөөр нь орж үр дүнгээ нэгэнт асуудал хүндсэн юм чи үр дүнгээ харчмаар байна. Гэхдээ энд нэг юм зүйл яригдаад байгаа шүү дээ. Та одоо тухайн үед нь одоо тий боловсролын сангийн зээлийн захиртаар ажиллаж байсан. Энэ үед ер нь ягаад энэ асуудлыг ярьж болоогүй юм бэ? Одоо ингээ хизээ хойно яриад байгаа. Сүржил биш үү гэдэг юм бодлого байгаа гэж. Сайн байна. Би 24 оны 8 сард томилогдсон. 24 оны 9 сард авилгатай тэмцэх газраас бичиг ирээл энэ мөрөөр яамраа би чи шууд засаг руу хандаж болохгүй шүү дээ. Дандаа яамаараа дамжина. Яамандаа удаадараа асуудал шийдвэрлэж өгөөч гэж бичиг нэлээд олон бичиг өгсөн. Дөнгөж нэг ажлын хэсэг гараад орхисон. За ялангуяа энэ хоёр гэж сайдын тухайд бол би ажиллаж байхдаа сэтгүүлчдийн асуултанд 25 оны хавар намар хизээч бай, инквайрч бай, батсагч бай сэтгүүлчдийг асуувал нээлттэй л хууль зөрчсөн үнэ. Тэгээ ингээ яамаараа дамжуулаад ажиллаж байна. Зээл тэглэх тушаалыг өчнгүү болгоод өгчвөл дараагийн шатанд ажилламаар байна гэд яамандаа хүсэлт гаргасан. Энэ тухай ярьж исэн юм шүү. Мөн цахим Facebook болон Twitter дээр өрнөл зээлийн сангийн асуудлыг нэлээд тэмдэглэж явж байгаа. Одоогоор ерөөсөө тэгж ажлаа өгсөн хойноо өгсөн юм бол биш. 25 оны 3 сард би энэ 2 сайдын бас бичиг баримтыг адлах хэмжээ газарлаа хөргүүлсэн байгаа. Өөрөөр хэлбэл албан тушаал хийж байгаа. Энэ асуудлыг яаралтай зэгцэлж өгөөч гэдэг байдлаар. За энэ хоёр хүнээс гадна одоо жишээ бас хэлж штэ 6 сайдын 17 тушаал гэдэг тэнд одоо маш олон төрийн өндөр албан тушаалнуудын нэрсүүд байгаа. Тэгэхээр таны одоо өнгөрсөн хугацаанд ярьж байгаа энэ асуудлууд маш тийм ноцтой фактууд байгаа юм. Яагаад одоо тий өнөөдөр хүртэл энэ ёс зүйн асуудал
одоо боловсролын зээлийн сан чинь зүгээр энгийн ард иргэдийн хүүхдүүд хамрагдах тэр боломжийг ингэж ашиглаад байгаа байдал ямар арга хэмжээ авахгүй байгаа. За энэ дээр бол зүгээр би яг ажиллаж явах хугацаанд ямар ажлуудыг хийсэн бэ гэхээр маш товчхон хэлчихье. Хуулийн хүрээнд ажиллах ёстой учраас зээлийн сангийн байгаа бүх материалыг яадаг ч байсан зээл чөлөөлсөн бүх хүнээр нь архивлуулж бэлдэж тавьсан овоолцсон цаас байсан. Хоёрдугаарт нь энэ талаар зээл чөлөөсөн асуудлаар яамд хүсэлт гаргаад ажлын хэсэг байгуулад засгийн газраар оруулаад хурлын тэмдэглэл болцсон зээл чөлөөлөх асуудал. Тэгээд засгийн газраас ямар хурлын тэмдэглэлээр үүрэг өгсөн гэхээр хэрэг эрхлэх газар засгийн газар хоёрт хуулийн хүрээнд яаралтай шийдээд 25 оны 12 сард танилцуул гэсэн. Ийм учраас би 25 оны 8 сараас яамандаа бүр бичгээр хурал дээр байнга нөгөө хурлын тэмдэглэлээ хангая, сайтын тушаалыг хүчингү болгоод өгөөч. Манай зээлийн сан гэрээгийн дүгнчихье гэдэг байдлаар нэлээд их шаардлага тавьсан. Энэ маань бас удирдлагуудад ялангуяа нэлээд хүндрэл туссан байх. Тийм ч учраас 10 сард нэг 90000 оны хурлын дараа яриа өгсөн чинь 10 сарын 7-нд Наранбаяр сайд инквайри сайдын тухай яриад байна гэж ерөнхий сайд намайг ажиллаа чамаас ажлыг чинь авах гэсэн чи ажиллаа өгөө гэдэг ийм шаардлага тавьсан. Тухайн үед би хуулийн дагуу албан ёсоор хандаараа та бичиг баримтаа өгөөрэй. Би тэгж бодохгүй байна гэ гараа авцсан. 12 сард бол яамд нэлээд шахсан. Энд дээр бол манай боловсролын яам ялангуяа нэг төрийн зурхай удирдлагын газар дээр эсүүлтгөө хийгээд бүр бичиг явахгүй байгаа. Энийг бол би нэлээд удаан шаардж байгаа. Албан ёсоор шаардаад хүчрэхгүй байгаад байсан. За одоо бол иргэний тухайд бол албан ёсоор дахиад авилгахад тэмцэх газар хаандаад 23 оны 6 сард хөндлөсөн энэ асуудлыг үрдүн хаана байна гэж төстэй дарагтай уулзах гад цагийн хүсэл тавьсан сууж. Одоо энэ дэр хэн манлаж ирнэ энэ одоо. Би одоо бол энэ дэр хамгийн түрүүн зүгээр боловсролын яам зөвхөн тэр сайд нарын тушаалыг хүчингүйл болгоод өгч. Тэгвэл зээлийн сан за би бараг нэлээдийн уг нь ажиллах хугацаанд ажлын бас цагаар сууж агаад амхандаа дүгнэцээ. Хинийх нь зээл яг гэрээнийх нь баримт бүрэнгүй байна гэдэг асуудал. Тэгээ энийг албан ёсноор буюу боловсролын сайдын тушаал хүчингү болчихвол тухайн гэрээд тэглэлтэнд хамрагдсан 1135 хүнийг гэрээд өгнөх ажил үсрээл 1 сарын ажиллал байгаа. Мэддэг үндэ. Зүгээр тэнд хэнийг орж ажиллуулж ямар асуудлаа баримтаа нуух юм бүү гэдэг. Ямар ч зэн дээр гэрээд өгнөх ажил зээлийн сан дээр хүлэгдэж байгаа.